Би яг үнэндээ энэ дэлхийг өөрөө бүтсэн гэж боддог. Магадгүй их тесрэлтээр эсвэл ямар нэгэн жижиг зүйлсээс эхлээд багаар бүтсэн байх. Эсвэл зүгээр л оршин бий болсон байж болно шүү дээ. Одоо шашин бурхан гэх мэт яриагаа бололтой. Бүх зүйлсийг бодтойгоор харах хэрэгтэй биш гэж юу? Гэхдээ чи би зүгээр л оргүй хосонгос бүтсэн гэж юу? Чиний нүд хурааны хээ дэлхийд цор ганц гэд бодоод үзтээ энэ ус ургамал байгалыг хардаа яаж ингэж бие биендээ зогцоод байгаа юм бэ? Нар дэлхийгээс яг тохирсон зайд байгаа. Хэрвээ ойрхон байсан бол шатчихна. Хол байсан бол хөлдөнө. Энэ самсгүй байж чадах уу? Хүн болгон сэтгэлийн гүндээ яаж сайн мууг ялгадаг юм бэ? Үнэхээр чиний илтгэхээр бодтойгоор харцгаая л та. Одоо энэ бүх зүйлсийг шинжлэх ухаанчдын маргаан гэж харлахгүйгээр чухалчилж харцгаая л та. Үнэхээр бурхан байгаа бол энэ маш том мэдээ. Бидний үнэхээр хэн нэгэн бүтээгээгүй юм бол бид зүгээр л санамсаргүй бүтсэн мах бод биш гэж юу? Гэхдээ чи бид зүгээр л нэг мах эсвэл амьд организм биш гэдгээ хоёулаа мэднэ шүү дээ. Яаж мэднэ гэж? Хайр, эцэг эхийн хайр, найз нөхдийн хайр, хайртай эмэгтэйгээ залуугаа хайрлах хайр, ахын дүүсийн хайр. Хүн бид амьдралдаа маш олон төрлийн мэдрэмж авдаг шүү дээ. Дурдаад байвал дуусахгүй. Би зүгээр л нэг явдаг мах бишээ. Хэрэв би зүгээр л махан бий байсан бол бидний амьдралын зорилго зөвхөн идэж, уугаад, амьдраад өгөх байсан биш гэж юу? Гэхдээ чи дотроо илүү гүн утга учрыг хайдаг болохоор л надтай яриа сууж байгаа биш гэж юу? Энэ бичлэгийг үзэж байгаа таач гэсэн энэ хүртэл үзснээрээ энэ амьдралын утга учрыг хайж байгаагаа харуулж байгаа хэрэг биш гэж юу? Алтраа сэтгэлийн гүнт тэр нүдэ нээгээд харалтаа. Энэ амьдрал оргүй осонгоос үүссэн гэж юу?